Балжинны аврал мундгүй, Батэрдэн аврал мундгүй гэж бол ярьж болно. Ярьж болно. Ягаад гэвэл Балжинны аврал нэг төрүүлсэн, хоёр үзүүлсэн, Батэрдэн аврал 11 удаа төрүүлсэн учраас хэн илүү вэ гэж ярьж болно. Оюун санааны асуудал бол тэгэхэд их хэцүү. Би хаан төрж бичсэн яван холон илүү юу? Тусгаар турталыг бичсэн төрөвдөр жил юу гэж ярих асуудал гарч байна. Хэрвээ цоорсон уран бүтээлч бол цоорсон бие хүн байдаг аахгүй юу? Цоорсон бие хүнийг дуурайх ямар ч боломж байна. Дуурайвал шиг нэг мэрэгжилтэй хоёр өөр чиглэлийн хүмүүс байхгүй юу? Тэр одоо чигсүүлдэг. Цэнтрийн гол орлоготой дээр юм уу? Бурхан Монголын орн дээр юм уу? Зүгээр нэг юм асуудал бий. Шаргын оюун санаа, философи, сэтгэлгээ тэр хүнд илүү ойрвол шарган мундаг. Жансан Норвегийн Түрүүхийнх нь сэтгэл үзэл санаа тэр хүнд ойрвол Түрүүх нь мундаг аахгүй юу? Нэгдүгээрт бол дээр дорн тавих ямар ч арга байхгүй. Ягаад гэвэл бид чинь хоёр тийшээ яваад гэсэн чинь нэг нь шарвчин дуур симфони гэдэг яваад гэсэн. Салаа. Би морин хорын чуулга уран сайхныг нөгөө мөнгөний гэрийн хүчин дорманд хаалгах гэдэг ингээд алга болоод байна. Бидний ерөөсөө шал ондоо хоёр хүмүүс байна. Тэр чи яаж өрсөлдөх юм? Бидний инээд дэмжин шин. Өөр ямар ч арга байхгүй. Тэгэхээр энэ дээр бол энэ уран бүтээлчдийг дээр дорн тавих явдал бол ерөөсөө огт байж болохгүй зүйл юм байна лээ шүү гэдгийг би хэлмээр байна.